Аним эхлэхэд нэгэн залуу маш урттайгаар гүйж яваад тулааны тал руу урдаг ба тэрээр дайснаа ядах хэмгүй хороож идэг. Түүнийг Тоёхиса гэдэг бөгөөд Шимазу гэх овгийн орлогч сайд. Баруун Дорн гэх хоёр арим толж байдаг ба Тоёхиса өөрийн авгах болох баруун армийн генерал Шимазу Ёшихирод бухар энтхийг бий аргална гээд хот хэдхэн зэрэг аваад өлтдөг. Цэргүүдтэй өгөх цаг ирлээ гэж хэлээд дайсан руугаа дархан тэр. Нилээн дэжгүүд толдож байсан ч дайсны орлогч сайдын толгойг авах гэж байгаад цэргүүдт нь жадлуулцдаг. Өглөө гисэн 7 голтой гихчээр буу гаргаж ирээд орлогч сайдыг бодчихдаг бөгөөд цэргүүд тухах тушаал аван Тоёхисаг алалгүйгээр орхиод явчихдаг. Үүнийг Тоёхиса доромжлол гэж хүлээж аван толгойгоо орхиод яв навмаасаа гэж хэлж байгаа харагданаа. Шөнө болоход Тоёхиса маш их цусалдан модон дундуур алхаж байдаг бөгөөд гэнт баахан хаалхтай уртаас урт түүний өмнө хизээж харж байгаагүй газар гараад ирдэг. Их зурд нь шар үстэй нүдний шилтэйгээр ширээний ард сууж байдаг ба юу ч дуурахгүй суугаад л байдаг. Манай хүн энэ хаанах вэ? Би хаана вэ? Чи хэн бэ? гэж асуусан ч юу ч дуурсангүй. Гэтэл үзэг аван Шимазу Тоёхиса гэж цаасан дээр манай хүний нэрийг бичгээд хажуу талынхаа хаалга руу сорогдоод орчихдог. Үүний дараа хоёр хэл гарч ирснээр манай хүнийг хараад гайхаа зогсож байтал жоохон үндэснөө зүтгэр байна. Яалтчгүй тамд ирчихэж гэж хэлснээр ухаалтчихдаг. Тоёхисаг ярихыг сонссон нэг эльф нь дрифтер байна гээд нэгэн цамхгийн хажууд авчиртал модон дээрээсний хүн цамхаг руу ортол ална гэж хэлэхэд бид үнийг авчрах гэж бөө юм боллоо. Энэ хүн чам шиг дрифтер биздэ гэж хэлэхэд наана орхиод яв гэж хэлээд явуулдаг. Манай хүн цамхаг дотор сэрнэ. Цаана нэгэн том битээр сууж байдаг бөгөөд сэлмээ аван дайрахад өдөөсөн ч бас сэлэм далайн түүний овгийн дэмгийг таньж байдаг. Өөрийгөө Нобунага одоо овгийн эвхийн хуучин сайд гэж танилцуулахад манай хүн итгэлгүй Нобунага ярих майлгдын өнгөрчихсөн гэж хэлэхэд тэд нөгөө модон дээр ном сум барьж байсан хүн орж ирээд ягаад ч манай хоёрыг шоуны өд зулгаалгаад эхэлдэг. Нобунага өөрийгөө яхахгүй өгсөн болж тарж байна уу гэхэд 18 жилийн өмнө Кёотод алуулсан гэхэд Нобунага юу 18 жил би энэ дээрээ таксчилж болоогүй байна гэж хэлдэг. Гэтэл хажуу талаас нь 18 жил гэхийг чинь сонсоод ирээд өрчлээ. Би бол Насусуке Така Ёичи гэж хэлдэг. 400 жилийн өмнө амьдарч байсан юм байлээ. Бүгдээрээ л Японд дайтаж байсан түүхэнд бичигдэж үлдсэн хүмүүс байдаг. Энэ ертөнцид ирсэн хүмүүсийг дрифтерс буюу дамжигчид гэж дууддаг бөгөөд ямар учиртай ирсэн бэ гэдгийг аним дондор мэдчих авах болно. Манай гурван унтж байгаад зөнгөөрөөс ирчихдэг ба уулын цаана утаа гарч байхан тэр. Юу болж байгааг очиж харна гээд гүйж байтал Тоёхисаг хүргэж ирсэн хоёр эльф өөдөөс нь ирж байдаг ба араас нь цэргүүд хөөж байдаг. Манай 3-4-5 цэрэг юу хүн байх вэ? Эдхүү орон дотор алчдаг. Тоёхиса хоёр эльфтэй юм ярих гэтэл хэлийг ойлгодоггүй. Эльфүүдийг дагаад явлаа. Гэтэл өөрийнхөө зүйл барьсан цагаан хувцастай охин манад хэдийг дагж байдаг ба үл мэдэх хүнтэй тэр өөрийнхөө зүйлээрээ дамжуулан ярьж байдаг. Цэргүүд эльфүүдийг дамжигчдад туссан нэрээр тусахныг шатааж мөн ард иргэдийг хайр найргүй алж байхад манай гурав тариан талбайг шатааж цэргүүд рүү дайрдаг. Удирдах байсан Хөлөг баатрыг гүлэг болсон зодоод Тоёхиса нэг эльф тандан түүнийг хал гэж хэлэхэд хэлсэн зүйлийг нь ойлгоогүй ч гэсэн юу гэх гээд байгаа санааг нь ойлгосон бололтой элдийг авахд бусад эльфүүд ч гадраас зэвсэг авч бүгд дийлэн алдаг. Үзэгдэл солигдоход нөгөө баахан хаалхтай цагаан хангал ганцаараа суудаг хэн мэддэхгүй залуу Шимазу Тоёхиса эльфийн тосгоныг удирдлагатаа авсан гэж юу гэсэн гэрчгтэй сонин уншиж байдаг ба өрөөнд гинт хар болон солигдсон нэгэн эмэгтэй гараад ирэхэд тэр. Энд ганцаараа хийцгүүр суудаг залууг Мурасаки гэдэг бөгөөд дамжигчдыг илгээж төгсгөл гих чөтгөрүүдийн эсрэг тэмцэж байдаг бөгөөд эмэгтэйг нь имүү гэдэг ба чөтгөрүүдийг илгээж ертөнцийг эзлэх санаатай орон санаат эмэгтэй. Энэ хооронд чөтгөрүүдийн эсрэг тэмцдэг шиттэнгүүд дамжигчдыг хайж байдаг ба хоёр хөгшин дамжигч дээр ирдэг. Очоод тоо хоёрт энтхийн цэргүүдийг удирдах тушаалыг өгүүлэх гэж хэлэхэд хажууд нь байсан хүмүүс наад хоёр хөгшин төгсөгч нь юу чаддаг юм гээл доромчхон байдаг. Арай Ахмад дамжигч нь өмнөдөө өрлөө аваадахнаа. Гэтэл энэ үнийг Ханнибал Барка гэдэг бөгөөд маш том цэргийн жанжин нөгөөх нь Роми эзэнт хөрний Scipio Africanus байдаг. Энэ үед хар хааны арим ирж байдаг ба дамжигчдыг зүгтаалах болдог. Тулаан чихлэж шиддэггүй дамжигчдыг хэрхэн зүгтаалах талаар бодож байтал агаар дээр хаалга үсэн дайны онгоц гараад ирдээ. Дотор нь байсан гарч нэлийн гайхаад хажууд нь луу урдл хийсэд байдаг. Шиддэнгүүд манайх уу алих уу гээл бодлого тэгэстэй.
Төгсгөлийн зэргүүд хүмүүсийг гадартан тэгсэлж байлаа. Хүмүүсийг бодвол юр усан чадвартай байдаг. Манай дамжигчид зүхтаж байхад дээрээс нь луу галаар турах гэж байтал манай тулааны онгоц гарч ирснээр лууг буудаад унгачдаг. Энэ хооронд манай 3 Япон өөрсдийг нь тагнаж байсан шидтийг барьж аваад бүх зүйлийг мэдэж авнаа. Өөрсдийнх нь хүч хэрэг болохыг мэдсэн манай 3 дамжигчдын улс байгуулна. Өдөртөгчээр нь тоёо хэсэг тавина гэд хэлээд өрхдөг. Манай хүн гаднаа дургүй байгаа ч дотроо бол мэдээж дуртай л байгаа. Эльфүүдийн тосгонд ирэхэд эльфүүд эзний хүлэг баатар зэргүүдийг алчсан болохоор удахгүй зэргүүд ирж өөрсдийг нь танилцгоно гэд юу хийх яхаа мэдэхгүй байхад манай 3 шидтэн Олминогийн тусламжтайгаар эльфүүдтэй хэл нэвтрэлцэн Ортын хаант олсон зэргүүдтэй тулдахаар болдог. 40 жилийн өмнө эльфүүд дайнд ялагдаад үүнээс хойш ганц тулаан хэлгүй боолын амьдралаар амьдарсан байдаг. Зэргүүдийг ирэхэд эльфүүд тосгондоо байдаггүй ба шөнө болмогс Нобунагийн гаргасан тактикийн дагуу зэргүүд рүү дайрдаг. Жанжныхын толгойг авснаар манай 3 өдөрцөн эльфүүд тулаанд яллаа. Тоёо ихээсээ дараагийн удаа улсыг болгож авнаа л гэдэг. Нобунага харин улсыг болгож авнаа л гэхийн бодсон юм байгаа мөг гэхэд энэ үн байхгүй л гэн. Нобунага тактик дээр тулгуурлан тулдаг бол Тоёо ихээсээгийнх зүгээр л довтлох байдаг. Удалгүй манайхан алсан зэрэг өтөхөд дөр товрон ороод цайзыг мөн адил хялбархаа эзэлждэг. Эмэгтэй эльфүүдийг суллахаа очтол зэргүүд тэднийг хүчнэдэж байдаг ба үүнийг харсан Тоёо ихээсээ цайзын бүх хүмүүсийг гарган алах гэж байтал Нобунага араас нь зөхиод ухаалт болчихдаг. Тоёо ихээсээ хэрэгэлзэж магадгүйгээд Нобунага хийснэ. Үүний дараа Ортын эзэнт улсын зөвлөл оролдож байдаг ба гэнт Сан Жеруми Хаку гэх Ортын хаант улсын 4-1-ийг эзэмшдэг ижил хөөстөн ороод ирдэг. Дагч яваа 2 дагалдагч нь бүр гүнжтэй гэж дууддаг нас. Орж ирснээ эльфүүдийн бослохын талаар ярьж байгаад гараад яваад өгнө. Манай 3 эльфүүдэд зэвсэг хийх, ном сум харвах, сэлмээр толдох зэрэг тусын чадруудаа зааж өгч байх нь тэр. Төгсгөлийн зэргүүд манай 3-ын байгаа газар хүрээд ирнэ. Йочи жилдэрэй гэх хэртэй Тоёо ихээсээ Жон гэх галын шид ашигладаг охинтой. Харин Нобунага эльфүүдийг удирдан төгсгөлийн зэргүүдтэй толдож байдаг. It felt so right. We were so young, we were so dumb. We would get drunk and then hook up. We were okay, we were alright. Staying awake till the sun. Тэд дамжигчтай салгаатай энэ ертөнцид ирэхээс өмнө маш их үзэн ядалт хорсолттой өгөж байсан бөгөөд энэ үед нь эмүү гарч ирэн тэдэнд юр усан хүчийг өгөн энэ ертөнцид авчирсан байдаг. Тоёо ихээсээ Жоныг ялж эмэгтэй гэдгийг нь мэдээд алалгүй өнгөрөөдөг ба Йочи нөгөө талд жилдэрээд яг алуулах гэж байтал тэдний байгууллагын их багш Харвакира мөн босод дамжигчид гарч ирснээр арай гэж алдаг. Харвакира болон манай босод дамжигчид ирэх замдаа хар хааны зэргүүдийн тогтолгоонд хэд хэдэн удаа өртсөн байдаг ба харамсалтай нь Скипиог замдаа алдсан байх нь тэр. Скипи маань хар хааны зэргүүдтэй тааралгүй ямар ч амьд мэнд явж байх нь тэр. Ой модон донд хэсэг явж байгаад манай нисгэгч залуутай таардаг ба манай хүн ойн амьтдыг бараг л өөрийнхөө зэрэг болгоцсон шитүүлээд байж байдаг. Энэ үед Нобунага ирээдүйд хийгдсэн бүхэл бүтэн плотыг устгах чадaltaй зэвсгийг харан гайхан биширч үүнийг хэрхэн хийх талаар ярилцаж байдаг ба одоочдын тусламж хэрэгтэй болохыг ойлгодог. Одоочдыг суллахаар явна гэж эльфүүдэд хэлтэл олон жилийн турш өшөөнзөнтэй байж таарнаа. Харвакира 2 дамжигчийн хамт төв байрлуу буцах замдаа Скипио хаан гээд салж явахаар болж манай үлцэхэд эльфүүдийн хамт ямар ч одоочдыг суллахаар явдаг. You'd show me your heart, let down our guards, think with our hearts, stare at the stars, we were never apart, drinking too young, way too much fun, out in the sun. Эльфүүд одоочдыг ойлгож, одоочуд ч эльфүүдийг ойлгож, өнгөрсөнд болсон зүйлсийг мартан, хамтдаа энэ тамийн газраас мултрахаар болно. Энэ үед төгсгөлийн зэргүүд ч хүчрхчиж байлаа. Аимшигтай том хөрөл луу гэх луугч хар хаан өөрийнхөө талд оруулчихдаг. Жеруми Хаку дамжигчтай олзно гэдэг эльфүүдийн давсганд ирэхэд одоочдыг суллахаар явсан байдаг. Манайхад бууны талаар одоочдод тэлтэл юу гэдгийг мэдэхгүй байдаг ба харуултал яагаад заавал энэ зүйлийг зорин байж хийх гээд байгаа юм бэ гэж асуухад бууны архираа бол дайныг уйлаа. Буу чамааг онсон гэсэн чимээ гаргадаг. Тэгээд бууг сурахад маш хурдан болохоор өдрийн дотор тариачид элтгэгдсэн цэргүүдийг алж чадхаар болдгийг гэж хариулдаг. Нөгөө талд Жон орон дээр сэрдэг ба жил дээрээ асуудал үхсэн гэхэд өшөө орслон улам ихсэж заавал алах болоо гэж байгаа харагданаа. Одоочд буу хийх ажилдаа айл хэдийн орсон байдаг ба өнгөрч нэг өдөр өнгөрч байхад айл хэдийн нэг буу гаргацсан байх нь тэр. Хэрэгтэй бүх зүйлийг нь бэлдээд өгвөл өдөрт хэдийг хийх вэ гэтэл
10-ыг хийнэ л гэнэ. Одоочдын чадварыг Нобунага нэлээд үнэлэн биширч байхад Жереми Хаку хүрээд ирнэ. Манай хэдэд нэгдэх санал тавин ойртын хаан тулсыг зарах тухай хэлдэг. Жереми Хаку ч мөн адил дамжигч бөгөөд манай хэдийг бүгдийг мэдж байдаг. Үзэгдэл солигдож манай хэд ойртын улсын нийслэлд ирж Жереми Хаку зөвлөлийг тарааж ойртын эзэд өгөн үгээр дуусж байна. Тоихиса Шимазуг удирдагчаа болгон зүтгүүлнэ. Өмнө тусалж байсан та бүхэнд баярлалаа. Одоо баяртай гэд хэвчгүй хэлээдэгдэг. Bye bye, Tata, goodbye, Gaya. Зөвлөлийнхэн хамгаалагчдыг дуутахад манай хэд аль эдийн алчсан байж байтал төгсгөлийн Распутин гэх гишүүн ирсэн байдаг бөгөөд өөрийн хүчээрээ зөвлөлийн нэг гишүүнийг хүүгэлтэй болгон удирдаад байж байдаг. Тэгтэл Тоихиса хүүгэлтэй болсон зөвлөлийн гишүүнийг нэвширтлэн зодоод Распутин явуулчихдаг. Үүний дараа хар хаантан Хижитака Распутин гэх хоёр гишүүндээ дамжигчдыг улс удирдахаас өмнө бүгдийг хороо гэж тушаадаг. Энэ хооронд Нобунага Жереми 2 цэргийнхээ хүчийг тооцоолж байтал Жеремигийн нийслэлийн гадаа хүлээлгэж байсан цэргүүд нь ирэхэд эрчүүдийн ариун холбоо гэх дан ижил хөстөн цэргүүд хүрээд ирэхэн тэр. Уг нь гайгүй би хаатай тултахаар гэсэн ч бүгд ижил хөстэй. Нобунага буучдын салааг удирдах, Тоихиса одоочдыг удирдан, Йочи эльфүүдийг удирдах тулаанд орохоор болно. Хар хааны цэргүүд ирж ойртын хаанд улсад тулаан эхэллээ. Тулаан ширүү өрнөж байтал хар хааны цэргүүд гэнт ухраад эхэлнэ. Бусд нь ялчглаа гэж бодож байтал Нобунагад муу совинд өрхөн тэр. Гэтэл Йочигоос мэдээлэл ирэхэд дайсан жижиг салаа болж явагдаад хотоор таран байшинд гал тавин бидний харааг мухардуулж ийн гэхэд Нобунага тааруултан хэтэрхий хордон байна. Дайсны удирдагч ууг мэддэг байх нь гэж тодорхойлов. Ингэж байтал дайсны удирдагч Хижитака Тоихиса дээр ирэн өөрийнх нь новгийг мэдэж байдаг ба маш их үзэн яддгаа хэлэн манай өрөөнд дондох тулаан эхэлдэг. Нобунага тарсан зэргүүдийг яах вэ гэд боон бодол болж байтал өвгөн дамжигч Ханибал газарт Жимс тараан Жимс няцлана гэж хэлдэг. Юнсэн өвгөнгээд түүнийг тоохгүй байж байтал Нобунага юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгодог. Өөрийн салааг цуглуулан төлөвлөгөөгөө хэлж зэргүүдийг тараагаад нэг газар төвдрүүлэн хайрцаглаад бүгдийг бодож ороодог. Энэ хооронд Тоихиса Хижитака хоёрын тулаан ширүүн өрнөж байсан ч хар хаан Хижитакад ухрах тушаал өгөн дараа очих болно гэж хэлэн яваад өгснөөр энэхүү аним маань дуусж байна.